Сайн байцгаана уу сонсогчдоо. Улсын ерөнхий прокурорын газрын олон нийтийн харилцаа албанаас прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх мэдээллийн ил тод байдлыг хангах үүднээс бэлтгэн хүргэдэг про подкастын 81 дахь дугаар эхэлж байна. Энэ дугаараар хүүхдийг гэмт хэрэгт холбогдох хохирохоос өрсөлдсөн сэргийлэх нь хүн бүхний үүрэг сэдвээр Сонгон хайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын Эрдэнэтэй ярилцах гэж байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Про подкастыг сонсож байгаа та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр Сонгон хайрхан дүүргийн прокурорын байгууллагаас хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар подкастаа эхлүүлэх үү. За прокурорын байгууллагаас 2022 оны 3 дугаар сарын 21-ээс эхлээд хүүхдийн эрх нэгдсэн айныг хүүхэд бүрийн төлөө гэсэн урайнд орвол улсын хэмжээнд зохион байгуулж байна. Айны хүрээнд тодорхой ажил арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөнтэй холбогдуулаад Сонгон хайрхан дүүргийн прокурорын газраас хийсэн судалгааны дүн болон хүүхэд хохирсон болон холбогдсон хэргийн шалтгаан нөхцөлийн талаар сонсогчдод мэдээлэл өгье гэж бодож байна. Хүүхдийн эрх нэгдсэн айны гол зорилго нь хүүхдийг гэмт хэрэгт өртөх, гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтэд хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл олгож соён гэгэрүүлэхэд оршиж байгаа шүү дээ. Тэгэхээр гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэхийн тулд эхлээд тухайн бүс нутагт гэмт хэргийн гаралт нөхцөл байдал ямар байгааг тогтоох шаардлагатай шүү дээ. Тэгэхээр Сонгон хайрхан дүүргийн прокурорын газраас хийсэн судалгаагаар хүүхдийн эрх зөрчигдөж байгаа талаар ямар нөхцөл байдал тогтоогдсон бэ? За Сонгон хайрхан дүүргийн прокурорын газраас энэ оны 1-р улирлын байдлаар дүүргийнхээ хэмжээнд нийтлэг үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, үүн дотроос ямар төрлийн гэмт хэрэг болмаас хүүхэд хохирсон юм, мөн ямар төрлийн гэмт хэрэгт хүүхэд хөвчлэн холбогдоод байгаа талаар судалгааг хийсэн. Судалгаа хийхдээ тухайлан хүүхдийн эсрэг гэмт хэрэг гэсэн эрүүгийн хуулийн 16 дугаар бүлэгт заасан гэмт хэрэгүүдийг биш, харин бусад нийтлэг үйлдэгдэг гэмт хэрэгүүдийн хохирч нь хүүхэд байсан юм уу гэсэн байдлаар бол судалгааг нь хийсэн. Жишээ нь хүний эрүүл мэндийн халдлагшгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хүний бэлгийн эрх чөлөө халдшгүй байдлын эсрэг гэмт хэрэг, мөн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгүүдийн улмаас хүүхэд хохирсон байдлыг 2021 он болон 2022 оны 2 дугаар сарын байдлаар судалсан. Судалгад нийт 122 хэрэгт 131 хүүхэд бол хохирсон байсан. Гэмт хэргийн улмаас эрхийн зөрчигдсөн хохирсон хүүхдүүд хэдээс хэдэн насны хүүхдүүд байсан бэ? Судалгааны дүнгээс насны хувьд бол 7-оос 17 насны хүүхдүүд гэмт хэргийн улмаас хохирсон байсан. Харин хүйсийн байдлаар нь авч үзвэл 81 нь эмэгтэй хүүхэд, 50 нь эрэгтэй хүүхэд гэмт хэрэгт өртөж хохирч болсон байсан. Судалгаанаас харуул хүүхдүүдийн дийлэнх нь эмэгтэй хүүхдүүдийн шүү дээ. Тэгэхээр хүүхдүүд ихэнхдээ ямар гэмт хэргийн улмаас хохирогч болж байна вэ? Хамгийн олон буюу 44 хүүхэд бэлгийн халдшгүй байх эрхэн зөрчигдсөн буюу хүчиндэг гэмт хэргийн хохирогч, 38 хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг улмаас 25, хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах гэмт хэрэг улмаас 7, амиа хорлсон 4, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч 1, эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байснаас 1, сургаггүй алга болсон 2 хүүхэд бол байна. Энэ судалгааны дүн бол зөвхөн цагдаагийн байгууллагууд бүртгэгдэн шалгагдсан буюу илэрсэн байдал нь. Тэгвэл бидний зүгээс хүүхэд хохирчход хаана хандхаа мэдэхгүй улмаас эрхээ хамгаалуулж чадахгүй хохироод үлдэж байгаа нуугдмал гэмт хэрэг нь байгаа юм уу гэдгийг тогтоох зорилгоор социологийн судалгааг бол хийсэн. Социологийн судалгааг Сонгон хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын сургуулийн 7-оос 11-р анги нийт 240 хүүхдийг бол хамруулан хийсэн. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдээс гэмт хэрэг зөрчил гэж хэр сайн мэдэх вэ гэсэн асуултыг асуухад 54% нь сонсож байсан, 26% нь маш сайн мэднэ гэж хариулсан байсан. Үүнээс дүгнээд үзэхэд 10 хүүхэд дотмын 2 нь гэмт хэргийг маш сайн мэддэг, ойр орчимд нь гэмт хэрэг үйлдэгддэг. 2 хүүхэд дотмын 1 нь гэмт хэргийн тухай мэдээлэл авч байдаг нь бол харагдаж байна. Мөн та өөрийнхөө эрх чөлөөг зөрчигддөг гэж боддоггүй гэсэн асуултыг бол асуухад 95 хүүхэд нь өөрийнхөө эрхээ зөрчигдөж байсан. 92 хүүхэд нь хаяа зөрчигдөж байсан гэж хариулснаас үзвэл нийт судалгаанд оролцсон хүүхдүүдийн 78% нь тодорхой хэмжээгээр эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдөж байсан нь мөн харагдаж байна. Та ямар нэгэн гэмт хэрэгт зөрчлийн хохирч болж байсан уу гэсэн асуулт нь 210 хүүхэд гэмт хэрэг зөрчилд хохирч болж байгаагүй гэж хариулсан бол 27 хүүхэд гэмт хэрэг зөрчилд хохирч болж байсан гэж хариулсан нь 10 хүүхэд дотмын 1 нь гэмт хэргийн хохирч болж байна гэсэн дүгнэлтэн төлөв хүрэхээр байгаа юм а. Судалгааны дүнгээр хүүхдүүд гэмт хэрэгт өртөж хохирч болж байгаа нь тогтоогдож байгаа учраас хохирсон бол хаана хэрхэн хандах юу нь мэдэж байгаа талаар асуумжийг авсан. Асуумжийг авахд 48% нь эцэг эхтэй хэлнэ, 36% нь найзтай хэлнэ, 15% нь багш нийгмийн ажилтан сургууль хүмүүжлэгчтэй хэлнэ гэж хариулсан бол
ердөө 5 хүүхэд буюу 2.1% нь л цагдаагийн байгууллагад хандна гэж хариулсан байсан. Үүнээс үзэхэд гэмтэргийн хохирогч болсон талаараа цагдаагийн байгууллагад хандах талаар нийт судалгаанд оролцсон хүүхдүүдийн 2.1% нь буюу 200 хүүхдээс 2 хүүхэд л мэдэж байгааг бол харуулж байгаа юм аа. Тэгэхээр хүүхэд хохирсон холбогдсон гэмт хэрэг нуугдмал байгаагийн гол шалтгаан нь хүүхэд гэмт хэрэгт өртсөн талаараа холбогдох байгууллагад мэдээлж мэдэхгүй байгаа нь та бүхний судалгаанаас тодорхой харагдаж шүү дээ. Тэгэхээр хүүхдүүдэд гэмт хэрэгт өртсөн тохиолдолд болон гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэхийн тулд хаана хандах хэрэгтэй талаар мэдээлэл хэрэгтэй байна гэж ойлгож байна. Тэгэхээр энэ тал дээр Сонгон хайрхан дүүргийн прокурорын газраас ямар ажлууд хийж байна вэ? За бидний зүгээс тухайн хийсэн судалгааныхаа дүнд үндэслэн тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа. Ерөнхий боловсролын 10 сургууль дээр бол очиж ажилласан. За очиж ажиллахдаа хүүхдэд ямар эрхтэй болох, эрхээ хэрхэн хамгаалахын, эрхэн зөрчигдсөн гэж үзвэл хаана хэрхэн хандах талаар яриа таниулгыг бол хийсэн. За мөн гарын авлага материалыг бол тарааж ажилласан байгаа. Судалгааны дүнгээс харахад хүчиндэх гэмт хэргийн хохирогч болж байгаа тохиолдол нэлээдгүй гарсан байна. Яг ямар нөхцөл байдлын улмаас хүүхдийн бэлгийн халтшгүй байдал зөрчигдөд байгаа юм бэ? Энэ талаар та ямар нэгэн бодит жишээ баримтаар сонсогчдод мэдээлэл хүргэл бас сэрэмжлүүлэх болох болов уу? За би өөрийнхөө одоо ажлынхаа хүрээнд хяналт тавьж ажилласан хэрэгүүдээс тодорхой жишээг хуулийн хүрээнд бол сонсогчдоо өрсөн сэргийлэх ажлын хүрээнд бол за ярих гэж бодож байна. Жишээ нь өнгөрөгч 2021 оны 9 сард бага насны буюу 13 настай эмэгтэй хүүхэд бусад хүчинд үлсэн гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байсан. Үүний дагуу цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулахад ерөнхий боловсролын сургууль сурдаг 13 настай сурагч охины Facebook хаяг танихгүй гэдгээд бас найзын хүсэлтэд ирүүлсэн байсныг бүртгэж аваад чатаар харилцаж эхэлсэн байгаа юм аа. За тухайн этгээдтэй харилцаж байх явцад тухайн этгээдээс өөрийнхөө зургийг явуулаач, би өөрийнхөө зургийг мөн явуулъя, харилцаад хоёулаа харилцаж байя гэсэн чат үйлэмжийг бичсний дагуу охин маань өөрийнхөө дээд хэсгээр одоо нүцгэн байдалтай буюу за зөвхөн левчгтэй байдлаар зургаал явуулсныг хатгалж аваад тус зургаар нь бол тухайн охиныг хохирогч охиныг бол сүрдүүлж за өөртөө бэлгийн ярилцаанд орохыг шаардаж бол дарамтлж эхэлсэн байсан. За ингээд охин яхаа мэдэхгүй байдалд ороод хүчиндэх гэмтэрийн бол хохирч болсон асуудал гарсан. За ингээд охин болсон асуудлынхаа талаар эцэг эхтэй хийснээр энэ нэрийг бол илэрч тухайн эцэг эхээс нь цагдаагийн байгууллагад бол хандсан байсан. Энэ талаар ярьж байгаа гол шалтгаан бол тухайн гэмтэргээс өрчсөн сэргийлэх боломж бол байсан уу гэвэл байсан. За яаж өрчсөн сэргийлэх байсан бэ гэвэл эцэг эхчүүд маань өөр хүүхдүүдтэйгээ нин нуугүй за илэн далангүй ярилцж байх хэрэгтэй байгаа нь тэр тусмаа өсвөр насны за шилжилтийн насн дээрээ байгаа зан ааш сэтгэл зүйн докторгүй за буруу зүйлийг ялгаж мэдэхгүй дөнгөж төлөвшөж байгаа юм хүүхдүүдтэйгээ ярилцах за хинтээ нөхөрлж байгаа юм тэр тусмаа олон нийтийн сүлжээгээр хинтээ ямар байдлаар харилцаж байгааг нь хяналтаа чиглүүлж хинтээ ямар байдлаар хэрхэн харилцаж байхыг нь зааж зөвлөх ойлгуулж ямарваа нэгэн байдлаар хүн дарамтлсан айлхан сүрдүүлсэн бол эхлээд эцэг ихтэй за цаашлаад холбогдох хэрхүү байгууллагад хэлж мэдэгдэж байх талаар нь хэлж ярилцж байх хэрэгтэй байна. Эцэг их сургууль хүмүүжүүлэгч нар маань за хүүхдүүдтэйгээ ойр дотн байж тэднийг сонсож ярилцах за захин орчинд хяналтаа чиглүүлж гэмтэр гэж юу болох юм за гэмтэргийн улмаас ямарваа нэгэн байдлаар хохирвол хизээ хаана хэрхэн хинт хандахыг хэлж ойлгуулж байгаа ч л гэж хэлмээр байгаа юм аа. Хүүхэд холбогдсон гэмт хэргийн талаар та мэдээлэл өгөхгүй юу? Насан туршаагүй хүүхэд ямар гэмт хэрэгт холбогдож байна? Гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан төсөл нь юу байна? Эцэг их сургууль хүмүүжүүлэгч нар маань юун дээр анхаарах хэрэгтэй байна вэ? Хүүхэд гэмт хэрэгт холбогдох тохиолдол бол нилээдгүй бол гарч идэг. За нэг жишээ танилцуулахад нэр бүхий 13-аас 18 насны 14 хүүхдүүдийн үйлдсэн гэмт хэрэгт би бол хяналт тавин ажиллаж байсан. Эдгээр хүүхдүүд нь бүлэглэн хулгай авалн, дээрэм, за мөн танхаарах зэрэг олон удаагийн үйлдэлтэй гэмт хэрэгт бол холбогдсон шалгагдсан байсан. Энэ хэргийг хянах явцад хүүхдүүдийн хувийн байдлыг бол судалж үзсэн. За тэгтэл эцэг эхийн хараа хяналтсуул амьдралын нөхцөл боломж дорой гэмт хэрэг гэж юу болохыг мэдэхгүй. За тиймэрхүү хүүхдүүд бол байсан. Тэгээд амар хялбар аргаар буюу за үеийнхээ хүүхдүүдийн эзүүлсийг дээрэмдэх, эсвэл бусдын эд хөрөнгийг хулгайлах зэргээр мөнгөтэй болох, за мөн машин унаж найзуудтай өнгөрөх, том хүн шиг харагдах зэрэг шалтгаанаас болж гэмт хэргийг бол үйлдэлсэн байсан. Энэ гэмтэргийн хувьд бол эхлээд 3-аас 4 хүүхэд гэмтрэг үйлдэжсэн бол за сүүлдээ нэгнийхээ найз нөхдүүдээр уруу татаж гэмтэрх татан оролцуулаад за эцсийн байдлаар бол бүр 14-лээ болоод энэ гэмтэрх бол холбогдсон шалгагдсан байсан. Тухайн хүүхдүүдийн үйлдсэн гэмтэрг нь за 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих яа шийдэгдэх ийм хуулийн зохицуулалттай хүнд гэмтэрэг байсан.
Үүгээрээ яг юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр эцэг их багш сургууль хүмүүжлэгч нар маань хүүхдүүд тавих хараа хяналтаа нэмэгдүүлээч ээ. Хинтээ найзаж нөхөрлж байгааг нь анхаараач ээ. За яагаад заавал эцэг их сургууль хүмүүжлэгч нарыг анхаараач гэдэг байгаа гэхээр хуулийн байгууллагаас хүүхэд нэг бүртээ ойр ажиллах, харилцах боломжгүй байдаг. Харин эцэг их сургууль хүмүүжлэгч нар маань хүүхэдтэй хамгийн ойр байдаг учраас тэднийг энэ тал дээр анхаараач гэдэг юм аа. За тэгэхгүй бол хүүхдүүд маань гэмтэр гэж юу болохыг мэдэхгүй болмаас нэгэндээ уруу татагдаж гэмтэрэгт холбогдож байна. За ингээд гэмтэрэгт холбогдож байсан гэдэг харт холбоотой болчих юм бол цаашлаад ирээдүйд ямарваа нэгэн байдлаар ажилд орох, тэр тусмаа төрийн байгууллагад ажилд орох, гадаад орнд дэлгэд хамрагдаж сургуульд явах зэрэг олон боломж нь хаагдах маш том эрсдэл байгаа юм аа. Хүүхдийг гэмт хэрэгт өртөх, гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн үүрэг оролцсон ямар чухал ач холбогдолтой байдаг талаар ярилцсан танд баярлалаа. За юуны өмнө өнөөдрийн подкастта урьж оролцуулсан та бүхэнд баярлалаа. За эцэг их сургууль хүмүүжлэгч нартай хандж хэлэхэд гэмтэргийн улмаас хүүхдийн эрх зөрчигдөж хохирох тохиолдол маш их гарч байгаа. Иймд та бүхэн хүүхдэд тавих анхаарлаа нэмэгдүүлэхийг маш ихээр хүсэж байна. За хүүхэд бол бидний ирээдүйн учир, хүүхдүүдэд хайрлцгаая гэж бол уриалж байна. Сонсогч та бүхэнд Про подкастын 81 дахь дугаарыг хүргэлээ. Прокорийн байгууллагаас санаачлан зохион байгуулж байгаа хүүхдийн эрх нэгц аянд таач бас нэгдэн хүүхдийн эрхийг хамгаалж хүүхд гэмт хэрэгт холбогдох, хохирохоос урьдчилан сэргийлж хүүхд бүрийн төлөө байхыг уриалж байна.